MDK эрүүл мэндийн компани JK гоо сайхны эмнэлэгтэй хамтран Монголын үндэсний олон нийтийн телевизийн 120-80 эрүүл мэндийн нэвтрүүлгийн хөтлөгч Саран Туяагчид үрчлээний эсрэг гоо сайхны хагалгааг амжилттай хийлээ. Би ойлголоор одоо энэ тэнд хонхорсон хонхорхоонууд байгаа шүү дээ. Тэрэнд чи өөхөн гэж нөхөхийн би хийнэ. Манайд одоо нөгөө түрүүний уулзсан захирал болохоор бүгдийн өргөдгийг хийж өгнө гэнэ. Хаалганы дараа л нэлээд хавд байх шүү. Тэр гэдгээ санаа зовоорой гэж. Одоо хүнийг залуужуулж насыг одоо багасгаж харагдуулаад байгаа тэр юм чинь болохоор анхнаасаа л эмчи бас тэрийг тооцоолж тэр үр дүнгэл зорьсон юм шиг байгаа. Тэгээд тэр хийгдсэн 6 төрлийн мэс ажилбар чинь бүгд нийлээд бүгд ингээ ерөнхийдөө таталт өгөөд тэгээд одоо зарим тэр нөгөө суларсан хонхорхой байсан газар дүүргэлт хийгээд тэгээ ерөнхийн нүүрний хэлбэрийг одоо ингээ V хэлбэр зөв хэлбэр гэж яриад байдаг шүү дээ. Тийм болох гэж ингэж тэмүүлсэн болохоор ерөнхий одоо ингээл нүүрний хэлбэр бол тэр чигээр тэр нөгөө залуу насыг харуулад байгаа байхгүй. Хуучин зургатайгаа харьцуулаад харахаар нүдний доотлын үрчлээ бол маш их байсан байгаа юм. За тэгээд хоёр одоо хөмсгний завсар байсан нөгөө дандаа хөмсгөө зангидгээс үүссэн маш гүн үрчлээ байсан шүү дээ. Тэр бол байхгүй болсон байгаа ч тийм ингээл талигаал ингээд давхар ирүү аваад одоо энд бол ирүү байхгүй болсон. Хүзүүнд бол юм хийгээгүй шүү дээ. Тэгэхээр нүүр хүзүү хэр ялгаа аюу тат харагдаад эхэлдэг мэлээ шүү дээ. JK гоо сайхны эмнэлэг нь өндөр ур чадвартай, нарийн мэргэжлийн эмчнэр ажилладаг баталгаатай эмнэлэг юм. Та бүхэн ч гэсэн өөрийн залуу насндаа иргэн очихыг хүсвэл мөн өөрийн гоо сайхнаа хадгалж үлдэхийг хүсвэл тус эмнэлгээр үйлчлүүлэхийг санал болгож байна. Саран Туяагч маань зоригтой алхмыг хийснээрээ өөртөө өөрчлөлт хийж чадсан юм. Солонгос улсад өөрийн өвчнийг эмчлүүлэх хүсэлтэй мөн гоо сайхны хагалгааны талаар сонирхож байгаа үйлчлүүлэгч та бүхэн манай компани руу дараах хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу?